2016 оны сонгуулийн үр дүнгээс бүрдсэн Монгол Улсын засгийн газар мэрэгжлийн засгийн газар байгуулан ажиллаж байгаа. Тийм ч учраас иргэд холбогдох яам тамгын газар хилтэс агентлагуудын дарга нарыг томилохдоо шатндаа төрийн ажлын дадлаг туршлага мэрэгжил мэдлэгтэй боловсон хүчнийг томилж байгааг харж бас дүгнэж суугаан мэдээжээ. Тэгвэл Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээ хурлын байгууллагын гол ачааг үүрч ажиллах нарийн бичгийн даргаараа нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилд мэрэгжилтнээс эхлээд ахлах мэрэгжилтэн хүртлээр дэвшин ажиллаж байсан төрийн ажлын дадлаг туршлагатай залуу боловсон хүчин болох Бачаргалын сандаг сүрэнг томилжээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарын ажлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Маамуугийн ган зөргөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хүлээлцлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээж аваад байгаа Бачаргалын сандаг сүрэнгийн хувьд ирэх жилүүдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлыг илүү бэхжүүлэх, ялангуяа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хурлыг чадварчуулах чиглэлээр дөрвтэй ажлыг санаачлан хийхээр зорж байгаагаа ярианда онцолсон юм а. За, миний хувьд бол аймгийн иргэдийн төслийн хурлын ажлын албаны ажилтангаар 10 жил ажилласан. За тэгээд энэ өнөөдөр тэргүүлэгчтэйгээ тогтоолоор бас иргэдийн төслийн хурлын нарийн бичгийн дарга юм их эрхэм хүндтэй өргө хүлээж авч байна. За, бодол төлөвлөсөн зүйл бол их байгаа. Энэ нутгийн өөр удирдах байгууллагын үйл ажиллагааг илүү чанартай боловсронгуй болгох. Дээрээс нь аливаа нөхцөл уламжлал шинжилгээтэй нэг явагддаг. Тэгэхээр уламжлалаа хадгалж шинжилэлээр нэлээдгүй зүйлийг хийе гэсэн юм бодол байгаа. Ер нь Ховд аймгийн орон нутгийн хөгжилд иргэдийн төслийн хурлын үүрэг оролцоо бол маш их чухал байдаг. За энэ дээр би бас нэлээд анхаарч ажиллана. Бодлогын чанартай бичиг баримтуудыг нэлээд энэ 4 жил гаргах байх. За Ховд аймгийн хөгжлийн төлөө. За мөн дараагийн дугаартад анхаарч ажиллах зүйл маань сумын иргэдийн төслийн хурлын байгууллагыг заахан чадварчуулах тал дээр нэлээд санаачлалтай ажиллаж бодож байгаа. Мөн багийн иргэдийн нийтийн хурлын үүрэг оролцоо чадварыг нэмэгдүүлэх тал дээр бас бодож төлөвлөсөн зүйл байгаа гэж. Энэ үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг нэр төртөө хариуцлагатайгаар хашиж ирсэн бүх болд хэлэхдээ өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн хөгжлийг тодорхойлсон олон чухал баримт бичгийг боловсруулсан гаргасныг онцлоод сандаг сүрэнгийн ажилд амжилт хүслээ. Ховд аймгийн хөгжүүлэх нэлээд олон бодлогын бичиг баримтууд баталсан байгаа стратеги төлөвлөгөө, за ховдолт ерөнхий төлөвлөгөө мөн уул уурхаанлаар баримтлах бодлогын бичиг баримт гэх мэт олон зүйлийг бол баталсан байгаа. Ингээд энэ ажлыг хэрэгжүүлэх хүсэлтэй бас сандаг сүрэнг бол бас амжилт гаргаж энэ аймгийн хөгжлөөр төлөвлөгөө тодорхой өмнө оруулж аялах байхаа гэж итгээд аз жаргал хамгийн сайн ах мөрөг хүсээд амжилт хүсье. За баярлалаа. Шинээр ажил хүлээж байгаа Бачаргалын сандаг сүрэнгийн хувьд 1980 онд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд төрсэн ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалан суманд амьдардаг. Эмнэлгийн тоног төхөөрөмж электроникийн инженер мэрэгжилтэй нутгийн удирдлагын менежер цолтой 2003-аас 2005 онд Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд инженер 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэрэгжилтэн 2013 оны 4-р сараас 2015 оны 10-р сар хүртэл Швейцарын хөгжлийн агентлаг Ногоон алт төсөл Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны менежерээр тус ажиллаж байсан туршлагатай юм а. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 10-аад жил ажилласан хурлын байгууллагын ажлын онцлогийг илүү сайн мэддэг учраас ийхүү Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчд хурлын нарийн бичгийн даргаараа санал нэгтээ томилсон байна.